шинэ дугаараараа уулзж байгаадаа баяртай байна. За зохиогчийн эрэхтэй мөнх цэлмэгийн хамгийн сонирхолтой дугаар одоо 3 өдрийн өмнө постлогдсон Перу улсаар аялж байгаа ийм видеог хамтдаа үзэж реакшн хийх болно. Реакшн гэдэг чинь би одоо яг юу юм болоо гэж бодсон чинь зүгээр хамтдаа л үзэх л тийм шүү дээ. Зүгээр бүгдээ тоглол үзээ та тий. Тэгээ тэр үзэж байгаа юм дээр өөрийнхөө сэтгэлдээр бүлт шаахыг том шаах тий. Том шаахыг reaction гэж би тэр ойлгосон гэхгүй. За тий. Блог дээр нь бас reaction хийя гэж бас зөвшөөрсөн Сэлмэг найзтай баярлалаа. Баярлалаа. Шинэ оны мэд хүргье. Биш ээ. Шинэ дугаараа мэд хүргье. Окей, дарах уу. За. Үгүй мө нүдний давхраа махраа бол бурхан баслаа. За яаж тий энэ хүн. Сэлмэгч угаасаа 10 жил дээр угаасаа нүд өмсөг болсон залуу тийм үү. Монгол царил зарцсан. Нүд хөмсгий чинь харъя даа гэд. Давхраа бол бас зарим хүмүүс байхгүй давхраа бас тий. Зарим хүмүүс чи ийм давхраатай болох нь мөнгө үрж. За сайн байцгаана уу. Ингээд Перу улсаас мэдчилж байна. Тэгэд би Перу улсыг үнэхээр ийм гэж бодож төсөөлж ирсэнгүй бүр яг энэ бичлэг нь болохоор нөгөө сошиалд нэлээд явцсан байсан шүү дээ. Тий. Баян ядуугаар тусгаарлалцсан. Монгол улс нэр тун удахгүй ийм болох магадaltaй. Хэрвээ Нямбатар хотын дарга хэврээ байгалах юм бол. Нямбатар хан гэж нэрлэх юм биш үү? Монгол хийхэл ийм юм байна. Ядуусаа бүр ийм ханаар тусгаарлаад одоо ингээд харагдах бах та бүхэнд энэ хэсэг бол хамгийн ядуу хэсэг нь заяа. Тэгээ энэ торн арай тогтоом биш үстэй. Буюу дундаж давхаргийнх нь хэсэг. За ийм айхтар ийм одоо Монголд ийм хан хийн гэх юм бол хаашаа. Энэ нөгөө одоо ингээд та бүхэн харах 100 айлаас 100 айлын замаар ингээ хоошоо хан хийх юм байна. Юусо Улаанбаатар хот гэх юм бол өксө тойрол байгаа шүү дээ. Тойрол байгаа. Тойрол тэгвэл тойрол хан хийчихэл та. Нямбатар хот кок авъя. өргөс мөргөстэй тий. Хятадын цагаан ирнэ гэдэг шиг Перугийн цагаан ирнэ биш. Тэгээ энэ ханаа нураана гэж одоо шийдвэр энэ төр гарсан боловч ингээ нураахгүй. За ингэж бол амьдрал амар юм байна да ингээд тусгаарлаа ичдэг аа. Ерөнхийдөө Перуд ирж байгаа хүмүүс болохоор яг одоо миний энэ ард байгаа энэ дундаж давхраг болон баячууд сонгуул болохоор попдог тий. Энэ жилийн ханаа нураана бид нар гээл тий. Сонгуул болохоор ханаа нураагаал тий. Тий. Тэгээ сонгуулийн маргааш нь шууд хан баригдсан байдаг. What the fuck бид нар юу хийч вэ? Гантиг хан тий. Гантиг чулуун мандар нэг нь 80 саяын өртөлтөй том ханнууд аваад. Нэг үг хэлээд реклам болчихсон. Одоохондоо бол ингээл яг бас нэг жоохон үзээлээ. Shopee Hub-ийнхаа хэдэн жилийн дараа бүр 0 реклам үзэх юм байна л да мөнх цэлмэгийн аяллаа болоод тий. За манайхан Перу улсад ирсэн байна гэсэн чинь хөссөн бүхний энд байсан. За энэ улс бол Зангациг юм байна. Монголын хамгийн том ажлын байр. Одоо ахмахад Токио өмсгсөн. Токио өмсгсөн. 68 дээр very nice to meet you. Бодоолтын нас өмсгөлцсөн. Биш одоо энэ одон ивент тэгчих ч одоо ингэж шингээ штэ. Тий. Одоо тэгээд нөгөө хилмэрчийн хүндээ юу яадаг бах та тий. Хөтөжийн хүндээ за ийм бодоолт өмсөн шүү. Нэг ийм ах боллоо. За тэгээд ямар ч $1 нэмж өгнө. Шинэ амьдралтай бүгдээрээ танилцъя. Яа чанга сони юм бэ. Ийшээ н орох хүн олдохгүйсэн гэж штэ. Тэгээ саяны ах заахгүй би орох гэсэн гэж штэ. Robert many times come to rob and to attack the people. Нөгөө нэг ядуу хүмүүс нь гимпэрэг хулгай хийдэг болохоор төвхтэй байт юм байна л. Тэгээ одоо би жишээ нь гадаа ингээл нэг сурооно ч юм уу моцикло тавихад л ингээл төвхтэй штэ. Яна хүн авчих болоо яах их бол тий. Гээл гой машинууд бас түрүү ингээд явж байхад харагдаж байна. Oh, it's a beautiful house. Газар нутгийн хэмжээгээр болохоор Монголоос нэг арай чүд жижигхэн. Монголчин 18-д ордыг. За. Перу чин 20-д ч гэсэн юм билээ. Хоох ойролцоо гэсэн. Энэ бол ойролцоо. Том газар нутагтай. Тэгээд далаад гацтай. Жаргалын орн байна тий уг нь. Далаад гацтай гэхлээр гоё шүү дээ. Тэгээ эн чин дулаан орн. Тий. Жолооч маань хилээд байгаа юм л. Хулгай ихтэй чанга газар байна да. Бразил мэрзэлч зүгээр шууд дээр юм. Өнөр танд байгаа байдал. Тэгээд энэ хаваар таарч байгаа. Гэн. Амтэн гээл. Монголчууд бол орк гэж шүү дээ. Перуд бол порк. Порко. Ай нохоо нь бол яг хуу. Манай мөхцөлмөг нохооноос амар адигтэй. Одоо яг энэ Перуд ингэж онц байдгүй. Манай гэр хороол бол энэс чанга байгаа шүү дээ. Чанга. Энэ бол хажууднаас гоё хөдөлмөрч тий чулуугаар ингээд хашаа хороо хийгээд нэг амарцсан нэг байшин барилгах юм барьчих. Энэ болохоор ингээд
Оршуулга юм. юм биш ингээд Өө, Тийм байна. Оршуулгын болсон хүмүүсээ нөгөө улаан чулууд газар зарна. Хашаалаа нэг л оршуулгатай гэдэг шиг тий. Тэгээ 70 давхар мохч өөрсөө ингээл зэрэгцэл үдэж шүү дээ. Тоохой. ширэл байна л да. Энэ аяа хүмүүстэй газарт базарт оруулаад тэгээд байна. яадгүй юм бах та. За нөгөө алдарт хан маань ингээд харагдаж байгаас тэрүүгээр 10 км үргэлжлэдэг. Хан уу? Тийм. ханны Бас айлууд бас юм шиг те. мод цот тарьчих. Тиймэрхүү юм нөхцөл байдал харагдаж байна л та. Тэгээ одоо энэс ингээд Нөгөө ерөнхийдөө чинь тэр бум мод тасал хэрэгжүүлээд тэгээ мод тарьсан. амьдрал донд нь орох юм. 11 years. Үн гайд нь бол сайн ярьд юм тийм Тэр юм байна. Built 8 years ago. 8 жилийн манай. The opinion of this lady is Имэгцэгцтэй ярих юм байна. Имэгцэгцтэй ч ярьж байна тий. people is discriminated. In this side of the wall live the Яг цаана нөгөө нэг but these poor people улсын гоё нийслэл гоё байгаад байдаг. Тийм. Тэр чинь яг ингээд нөгөө уулын даваад ядуусын ороод ингээд энэ талаас нь түрээд ороод ирсэн болохоор нь шууд ер нь гадны хүмүүс муугаа харахгүй гэдэл inside Тийм. this rich people шууд ингээд хашаа ийцэн. a lot of politics live there and the Politicians. are corrupt. Авилгалаар амьдарч. Does she love the wall or No, not? no, no, no. No. She hate the wall. Ши хэтэ Тийм. тийм шүү дээ. Fucking hate These people live in this place. fucking I wall. also hate the wall. Can you Машин гарахгүй шахалж гарч байгаа сте. Тийм. Хамаагүй хүүгээ өдрөөлө шахаач. Зайлж удагдсан сте. Бас хөргөн саргамс маргамс хийлгчжээ нэмэгтэй тий. Тий, их ч бол цэвэрхэн уцсантай бас бизнес эрхэлдэг Тийм байна. хичаатаагаар байна уу. Үс мэст нь тосолцсон. Би ч одоо ядуу мадуу гэхээр л амар л бодоод байсан ч. Бас тий Тийм. хөдөлмөрч. Il muro. За манай бол нэг түүц байна да. Бас. Одоо энэ Нямбатар очиод энтрээ нүүлэх хэрэгтэй. To this lady is no problem the wall. No problem. No problem. Янз янзын үзэл бодолтой л байгаа л да энэ ханны талаар бол тий. And then Манайх тэгтээ ийм ханагуул болохоос ш ер нь бол on this side went to Ер нь бол аян тий ялгаа бол байгаа шүү тий. ялгаа бол байгаа ш тий. Хан бичгсэндээ тий өмсөд зөөх тэр идэж хэрэглэх. Одоо тий бизнесийн одоо нөхцөл байдал хүн суртал энэгээр Орлого, морлого, тий. Боловсролын төвшин хандлага нь хүртэл өөр байна. Хандлагаар хүртэл тусаалгдсан тий. Тэгээд орк гэл тий. of the people on the other side to build the wall. Энэ нэмэгтэй бол зөв байсаа л гэж. Тийм бодлоо зөв. Own world. Ер нь ингээд баян ядуу хүн зааг хийчихээр одоо ядуу хөхт ядуул болно гэдэг шиг ингээд тийм хэлж штэ орчин хүртэл орчин тусгаарлаж чинь гэсэн үг л тий. Тий. Одоо энэ саяны хүүхдүүд чи ийшээгээ сургууль хавьдээ ийшээ гой хотын төмөн үзмээр Оо, гэдэг тийм юм бага зүхэд ядуусыг орчиндоо л ингээл та энэ орчиндоо л ингээд амьдрал гэж байгаа юм Энэ байна. бол энэ нэмс цэгээ. Дулаан халуун орнд байшин амархан тий. Хэдэн мод Ямар ч нэг дулаалга хийггүй. бороо орохгүй хот болно. Бороо нэвтрэх Нэг салхи яахгүй хот болно тий. салхин тэсвэртэй ахтлаа. Тий. Yeah, can I see your home? Yeah, this possibly. За гэрээ үзүүлэх нь яах нь. Танай тонондоо Цэлмэг пирогийн айл тонс. Гэрч чи орж үзгүй гэсэн чи би 4 жилийн өмнө явнаар усаа зөөдөг байсан гэдэг. өөрөө мөрөд өөртөө. Тэ Truck, container, water. машин ирээд ус өгдөг болсон гэж шүү бас. Тэгээ уснуудаа ингэ зөөж авчираад ингэ баллон руу хийж юм байна тий. Нөгөө нэг дээр үчижтэй саяхан юу байсан шүү дээ. Нөгөө гэр ороод нэг усаар юу зөөдөг байсан шүү дээ. Машинаар хотыг дүүргэдэг байсан шүү дээ. Ер нь тэр шиг л байхгүй. Усны машин ирээл тэгэл тэндээсээ зөөгөөл саваад дүүргэдэг. Silo. Every houses. Модон чарлантай л гэж. Дараа. За. Can I see? Мэднэ бас тайлбарж өгөх шиг нэг юм нөхөх гэдэг. Манай монголчууд мэднэ наа зовлог гэж. Тэгээ тэр нөхөн ингэж сууж байгаа ингээд тааруулж байгаа биц. Гол оруулна. Засгийн газар бүр юу ч юу. Бүр хайц. Нэг тогийн нөгөөлөх юм гэдэг шиг. Харин тог байгаад энэ нарийн шонгийн мод байгаа байхгүй. Нэг тогтоол юм шиг нэмэрчсэн. Модон ажил гэр рүү явах гэж хэцүү юм те. За баахан юм ярьсны эцэн дээр ашгүй гэртэн Ашгүй болов. гэлдэг. Gangsters in midnight. Can you ask to him? Is there a gangster? I'm gangster. In this place. I'm gangster. Give me money. Гэхдээ Тий. Maybe. Одоо яг нөгөө
хотын төв рүүгээ нийслэл рүүгээ нүүдэг тийм хөдөөний урсгал байдаг юм байна л да. Тийм яг манай юу шүү дээ Монгол шүү Улаанбаатар шиг тий. Улаанбаатар ч юм бол яг захын дөргөд ч юм бас яг тийм шүү дээ. Тийм шүү. Дандаа нөгөө сууршимлэр хөдөө орон нутгад малнуудаа зарангуудаа бүгд сайхан амьдралыг орж ирэл. Тэндээ төр байгаад тий. Тэнгууд тэндээс ажил амьдралаа болонгуудаа төр рүүгээ орж ирдэг тий. Тэндээ бол сууршихыг хүсдэггүй тий. Одоо энэ хүмүүс чинь тийм баг шүү дээ. Эндээ бол яг нэг хөдөлмөрлөд эндээ бол сууршихыг хүсэхгүй шүү дээ. Төрөг ойртохыг бодож шүү дээ. Оо галтгоо гинэ. Оо. Бас 2 шүү. Яа. Нэг гал алдахад л зүгээр дүрлзээл байхгүй. Бүгд. Тийм. Бүгдийн ди спикер. Галын 0 нь бол галын машин тэрийг 90 бэнэ гэхэд бас. Чанга ирэхгүй. За 0 нь. Оо. Бас савн маунтага. Дулаан орон болохоор гоё юм аа тий. Оосаа Монгол ёо. Similar. Yeah. Хүмүүс ичээд байх шүү. За яах вэ? Та энэ дээр бааж үзүүлж болох уу? Биш асууна. Washing. За энд ингээд угаалга юм байна л да. Өө гэтээ бас гүндүүг бахта таарчлаа тий. Тийм тий. Бас нэг чимгээ авах байсан бол тийм эс. Does he rent this house or owner? Does he rent or own house? Энэ өөрөө барьсан баха. Өөр Тийм баха. Өөрөө хэдэн DSP авчирал сайхан хадаалаа. Ийм ингэж Монголд ингэж байшин барьж амьдэрдэг байсан бол та би бол тэрбум мод гэдэг шиг тэрбум байшин барьсан байгаа. өвөл олдгүй байсан бол манайх нэрээ ер нь бол ийм их байгаа шүү. Тийм тий. Гулгай массаж байгаа л гэж. Hey brother, I have a question. And tuk-tuk can enter to downtown? Not, no king. Only can. around here. Just in poor areas. Яа бүр араас бүр. Ингийн Энэ dog тэнд амар нохоо байна. Нохоноос амар айлт. тийм ээ тий. Тийм шүү дээ. Яга өмнөх нэг бичлэгэн дээр нэг нохоо гүгээд ирсэн чинь сүнсэн зайлтсан шүү. Өө тийм. Тийм. Ядууралтай Ер нь Монголоос ялгаа алгаа. Ямар ч ялгаа. Хүн амхтэй л. Тэгээ эн чинь далаад гарцтай тийм үү? Тэгснээр дулаан орон учраас уг нь бол нөгөө удирдлага нь сайн байвал тэгэхээр энийг 30 суг өгчих боломжтой л. Өө чинь тэгээд бүр алт малт олборлдог. Газрын баялаа. Тийм газрын баялтай. Оо за. Тэгээ яалчгүй төрдөө ингээд авилгалаар 27 гэхээр нэг хідэн гэр бүлийн идэж уугаал ингээ явчихаар юм. Аялал жуулчлаа сайтай. Өндөр шөнөг 7 гагам шиг юм шиг байгаа шүү дээ. Тийм. Тийм шүү дээ. Перучин макчо пикчо тийм тэр байгаа. Тэгэхээр аялал жуулчлалноос ингээ өвчсөн. газрын баялаа байна тий. Тэгэхээр чин уг нь бас суг өгчих боломжтой юм тий. Захтай юм байна. Тэгээ яалчгүй нөгөө төрд байгаа удирдлагууд нь нөгөө сэтгэлгүй байна л та. газар нутаг том байгаа шүү дээ. Тийм байх Монгол шиг гэхлээр Тийм. 30 сая гэдэг чинь Ерөнхийдөө энэ зах мах тийм их тоо биш байхгүй. биш тий. Хангалттай. Тий. Тэрбум биш. Япон мопоч нь тэр жижигхэн газараа санагдчихээн. бараг 100 сая үл авив. Тийм шүү дээ. 90 сая байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө ингээд улгаа Тийм. масаач ч билүү нэг билүү гэдэг байгаа шүү дээ. Загвалгаар орох Масаж билүү. масаж Одоо зөв шүү. Одоо нэг хэлсэн байдаг. Тэгээд одоо нөгөө мөх цэлмгийн төвөр маш олон влогийг үзлээ. Нэг ташихгүй маа нэрээ. Ажилгүймаа. Тийм сүулдэ бүр санаа зовх шиг ёо. масаж хийлгийг үл одоо ийшээ залгаад ингээд байршлыг наваад Яг нэг масаж олон улсаар яваад тий. Олон улсын бас интернэшнл тийм гулгай массаж үзээд зөндөө байна уу юм аа. зөндөө шүү дээ. Яг Монгол харь. Яг энэ массаж утсан бас яг гадны жуулчлал мас зүгээр ингэдэг чааш. Нэрээ. Сааж өгдөг тий. Үгүй саадаг зүгээр зэсрээ ярьдаг гэсэн. Тий яг зэгсэр. Перуд болохоор биеийн үнэлэлт бол 18 наснаас дээш бол хууль ёсны зөвшөөрдөг. Гэхдээ хоригддаг юм нь юу вэ гэхлээр за энд бас дахиад ийм Массаж. Бараг бид нар утсан чэйжлээ үе. What is this? Бас мохо тоглоомтой тий. Массаж. Yes, and no, it's Only massage or any Тий. extra service? Ойлгоод байна тий. it's muy común. Extra service. Экстра сервис гэдэг. Extra charge. Битээ залгаарай гэдэг. Not safe, yeah? No, what is you from? Sorry? What is you from? What is you from? Country? Yeah. Mongolia. Yo soy argentina. Thank you. Хөөх битээ залгаарай дэмэл гэдэг.
Тий. Бас хөрхөн болгоомжлуулаад байна тий. From Mongolia. Ямар илгэмсэг юм тий. Тий. Гадны нэг дэрэг жуулчин байсан чинь нэг Гэтэ одоо энэ одоо хурж ирсний ахтаа 1000 төгрөг өгч. Баян онгор явах гэсэн юм аа. манай нэг ахгүй санаж байна уу? Монгол бол дэлхийн талыг эдэлж авсан эсвэл алруудаа гэсэн. Нааштай бич өгш. Яг тэр асуу надад. Өө энэ арда. Одоо юм агуу. Тий, одоо зөв штэ. You need tourist guide, I help. Аа, Өө хөрхийн тий. Одоо ингээд мөнгө өгөхдөө камера цааш нь харуулж. One more, please. Yeah. One more please. Яа сонхтой юм бэ? I'm giving you 10. It's around $2. Yeah. Thank you, Yeah. my friend. Have a good Bye day. bye. Яа, бас аа. Явуулахааргүй шүү. Явахгүй шүү. Монгол мөнгөөр 11,000 төгрөг өгч байгаа чинь. Энд чинь хотын төвөр явж байгаа зү. Тийм бай. Тэгээ одоо саяны хул жишээ нь юм багхгүй юу? Хүн Нөгөө ханны цаанаа байж ямар гарав. нөгөө юу яадгүй те. Одоо илүүддэггүй. Англи хэлээр ингээл баг саг ярьдаг болохоор натаа яриа үсгээл ингээд Цаа үсгэх бүгдээ мөнгө шууд. авчиж байгаа байхгүй юу? Хэрвээ англиар ярьдаггүй байсан бол битгаар ойлголцохгүй тэгэл би ингээл яваал өгч. Нөв гээл те. За тэг. Одоо монголчууд бүгдээрээ нэг тийм болох хэрэгтэй байхгүй юу? Ямар ч орны хүн ирсэн гэсэн англиар тий нэг 5 өгүүлбэр чийлчих хэвээр ийшээ яв тийшээ яв тийш дээ. энд байгаа 0 энд байгаа хоол энд байгаа ресторан энд байгаа гээд нэг хитгэн үг чийлчих хэвээр байхгүй юу? Ер нь бүгдээрээ солилцоод Дэж байхгүй бах. мэдлэгжээд Do you have $5 гэл тий. тийм шүү дээ. Тэгээд Гадны доллар гэж зүгээр аа. тэгвэл бас эн чинь нэг долларын урсгалыг маш тийм алсын бодлого байхгүй тий. Цагдаа нар нэхгүй юу Тийм суралцах юм байгаа Give me болохоо. money тий please гэл ядаж энийг чийжлэл болоо шүү дээ. юм асуухаарай. Гоё номхон далайн ирэг дээр ирээтгэе. Тэг эн чинь бол яг удахгүй зүгээр. Одоо ингээд адилхан уулар өгсдөг шатаа байхгүй тий. Тийм. Нөгөө нэг гоё газар болохоор ингэ хийцэн. Тэгвэл нөгөө Шороогоороо тий. шороогоор зүгээр өөртөө мөнгөөр хийцэн гэсэн. Далайн ирэг мэрэг туристик газар нь биш. Яг л ийм игэл арт түмэн донд ороо тэр хүмүүстэй Экстрим юм тий. харилцаж үзэх нь л одоо миний хамгийн их сонирхдаг очсон улс орныхоо одоо аялалд Гэтэ яг хуу мөхцөлбөгийн влогийн буйнаар маш олон хүмүүс олон улстай танилцж байгаа. Тэгээд бидний амьдрал хаана явна гэдгийг бас нэг харж байгаа, мэдж байгаа тий. Өөрсдөндөө бас үнэл цензур өгөөд за бид нар ингүүл ингэх ёстой байна. Ингэж буруу явал ийм балаа орчинд амьдрах нь гэдгээ бас харьцуулт хийж харах боломжтой байгаа байхгүй. Айгуу талархав шүү дээ тий. Ер нь бол хараагүй үнцний хараад. Одоо өмнө нь бол зөндөө бол аяллаа. Тий, тэгэл дандаа гоё Дандаа гоё юм, тий. хотын төв эсвэл нэг байгалийн сайхныг харуулаад ингээл Тавилттай ч юм тий. тий. За өнөөдөр би Тэгээ ингээл нийтийн тээвэр мэвэрдэн суугаад яаж ганцаараа аялах боломжгүй юм уу тий? Тодорхой хэмжээний мэдээллийг өгöd байгаа. Тийм яа. You can take pictures, but not you. Not video. За видео хийхгүй. Тийм шүү дээ. Музей дотор бол угаасаа фото, видео хоригдолтой шүү дээ. Маш хатаа байна. Чи камер унтраалгацсан. Бүхэрэнд харахчиж хүмүүс тэрийг сонирхож очиж үздэг болохоос биш. Нуугаад одоо энийг бичлэг хийж болохгүй, тэрийг ч болохгүй гэд ийм байвал бол нөгөө хүмүүс нууц байвал сонирхож ирнэ гэж бодоод байдаг. Гэтэл тийм биш. Илүү нөгөө янз бүрийн гадна дотны орны хүмүүс, дотоодын хүмүүс нь ч бичлэг хийгээд тэрийг нь сошиалоос нь хүмүүс үзчихэж ирдэг юм лээ шүү. Тэгээд инхүү Шоу спич. Шоу спич гэсэн чинь үзэр орсон чинь энэ бичлэг хийхгүй зайлсхий. Стрим дуусгасан юм шүү. Тийм шүү дээ. За инка гэдэг одоо Шоу спич. What the fuck? Маркетинг бичлэг хийх болд юм уу? үүсгэн Уу яг байгуулсан. За Тэр чинь нөгөө балгас байна. сурталчилж байгаа гэдэг үгнээс би хэлээд байгаа шүү дээ. Тэр соёлын яам байгаа Тий, соёлын яамаас төвшөөрж байгаа юм аа. Тэгээс миний ютуберээ би бол ютуберээ гэж маа камера соод унтраа. Монголоор төсөөлөл нэг тийм л газар байх гэж төсөөлсөн. Тэгээ жоохон төсөөлснөөс Чи юу вэ? Манай хамраа хийж байгаа. ингээд цаашаа ингээд Аюутай л юм байна шүү дээ. Одоо энерги аваа одоо очиж тэгээд сонирхдаг хүмүүс үзүү. манай энэ ховдод нөгөө юуны бас ийм олон жилийн настай юм хан ман байдаг Сүмүүд шүү нь байна дээ. л та. 3 юм сүмийн төр байгаа гэдэг аахгүй. Бодвол нэг нь тэр нэг нь тэгээд ийшээгээ ч юм уу. Тэгээ эднийг ерөн сэргээн засварлаад Яг ажиллагаанд нэг оруулж ирж аялжуулж татна гэхээс биш нөгөө хэдэн мянган километрээр машин сэгсцүүлж явснаа нэг чулуу үздэг шиг Очиж ийм чулуу үзчихсэн урамгүй өстэй. урмгүй шүү дээ. Хинч байхгүй. Яа яг Монгол харин энэ бол тэр улсад яг Монгол энийг л үзэж ачаагүй ажилгүй
гуйлах чинь Тэр хүлээлтээс нэг жоохон өөр байчлаа. нэг давуу юм байна. Хамтай. Баян ядуугийн хамт. Лама гэдэг амтнаа. Өнөөдөр амралтын өдөр ирсэн юм уу? Тэгсэн чинь энэ ч нэрээ гөрөөсний төрөл биш гэдсэн тий өөрөө. Бага юм байна. Энд чи тэмээний төрлөө. Том биетэй амтан байдаг. Тэмийн төрөл юм шиг. Энийг Хоёр нөгөө тун. лам гөрөөс гэж яриад идэг штэ. Тэр бол буруу юм билээ шүү. Энэ гөрөөс биш тэмээний төрлийн амтан гэж л. Энэ өндрөөрөө бол ер нь Лам надтай чацуу юм байна. Гэтэ ямар ч ламтай адилхан харагдахгүй байна. Лам чи үсээ усцсан нэг улаан даваа ороодсон байдаг үстэй. Зэ. Лам тэмээ. Би энэ амтныг одоо анхны удаа харж байгаа байхгүй. Тэгээ би энд ирээд энэ амтныг харна гэдэг ийм хүлээлттэй байсан. За тэгэл Харлаа тий. болж. Яг энэ үүднээс Тэгсэн чинь нөгөөх нь за ямар удаа гарсан бэ? Одоо яваач. За ийхүү. Лам гөрөөс нь уурлаа нах. Give me $5. Бислэг байл. Give me $5 гэж. Гөрөөсөндөө. Оо, тэр бүр гэнг юм уу? Автобус зугаад яваад идэх шээ. Тэгээ гоё штэ. Гоё шааж. Орчирээд маруучин цэхэр цавд Оо, бүр опмик шааж тэгээ автобус дотор. Одоо манад чи юм баггүй юу? Сошиал эднүүд чинь тэгдэж штэ. Өөрсдөө завдалж ичих тийм мэдрэмжээ багасгахын тулд шууд автобусанд ороод манайхаа би ингээ сошиал эднүүд байгаамаа ингээд Тийм болт юм уу? болдсон штэ. Зөндөө болдог байсан штэ. Одоо сүүлийн үед харин болохоо байцсан юм шиг. Үе хийгээч. ингээд Панам улсын бичлэгээрээ уулзцаая. Nice. За баярлалаа. За баярлалаа. Пирэ улсын бас хамгийн чухал юмнуудыг үзүүллээ штэ тий. Тийм. Гэтэ яг нэг өмнө нь үзчихсэн аялалч гисний юмыг бол нэг үзүүлсэнгүй шүү дээ. Угаасаа агуулах магч зөндөл явсан Тийм шүү. шүү. Тэр нэрийг үзүүлсэн. Шууд Мачу Пикчу гоё байгалийн цогцлбор газруудаар зөндөөл явцсан байдаг ш. Тэгэл ютубер дүүр Мачу Пикчу гээл Перу гээл хайхлаар чинь үзэх газрууд нь зөндөөл гараад ирдэг байсан. энэ ханыг чинь бас хэсэг хэдэн жилийн өмнө бас нураалаа барилаа гэдгсэн. Нураагаагүй л байгаа юм байна. Тийм ээ тий. 8 жилийн өмнө барьсан гэж ш. Тэгээ 3 жилийн өмнө нураана гэж яагаад байхгүй. Бов. Энэ жил манай нам ялах юм бол тэгээ. Манай Монгол ардын нам ялна. Хамтдаа ялна. Перу ардын нам аа. Перугийн ардын нам. Малга өмгөлж байгаа шүү дээ. Сая чи гэдэг хан нэг хийгээгүй л үү? Тэр чинь хан биш үерийн талан байсан тийм. Миний тал. Дээгүүр ихтэй тор шаажуул яг л хаачих. Яг л нөгөө баян ядуу. Тэгээ 13-ын маа бид нар ядуу юм уу? Танах ядуу юм уу? Бөөн хэрүүл болно да. Тэгээ соош цахимаар нэг хэрүү. 13-ын чи бас нөхцөлгүй баян гарууд ч бас тэгээ үзэн шүү дээ. Бид нар яхаар баян ядуу байт ингээд. Йоо за наргэ шүү. За баярлаа. Сонирхолтой дугаарыг хамтдаа үзэж бит хоёрын олон толоо юм донгосхийг Төвчээртэй сонссонд баяр. хамгийн гол нь төвчээртэй байсанд баярлаа. 100 subscribe Дарсан байж та болчихсон. За баяр. бас тэнэг хүмүүс шүү. За дахиад бас дараарай тий subscribe бас. Илүү олон тэнэгүүдийг урьж байна. Тэгээ welcome шүү манайх. Окей. За дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэгээ ямар бичлэгэн дээр реакшн хиймээр байгаагаа бас комент хэсэгт Энэ ихтэй комент бичиж гин хүмүүс. Комент бичихгүй хэлээ өмнө ажиллах. Facebook дээр тэгэл юм ихээр л хэрүүл оруулах хийгээл комент бичээл ороод ирдэг юм. Энэ YouTube дээр гайгүй юм хийгээл болгоо бүтээ хэлээ. Дандаа нэг комент бичихгүй, лайк даахгүй. Гэтэ YouTube-ийн хүмүүс бас арай нэг юм арай өөр төвшний хүмүүс бас байгаад байна. Нөгөө хамны нөгөө талын хүмүүс байгаад. Facebook дээр тэгээд жигт нэг жалгадаа ороо. За окей. Дараагийн бичлэгээр шүү. Хай.